За дараагаар нь бид нэмэлт тэмдэг гарч ирж байна. За нэмэлт тэмдэг маань яах нь вэ? За яг энэ 7-гийн 1-ийн А-гийн нэмэлт тэмдэг маань цагаан дэвсгэр дээр 300 м гэж бичсэн байна. За энэ тоо бол өөрчлөгдөх боломжтой. Тэгвэл энэ тэмдгийг юу нэмэлтээр хэлээд байгаа? Тухайн цэгээс тэр тэмдэг үүсэх хүрээ одоо 300 м гэсэн шүү дээ. 300 м-ийн ард үйлчлэнэ гэсэн. За яг энэ зөргөн дээр 150 м гэсэн байна тий. Яг 150 м-ийн ард энэ тэмдгийн үүсэх хүрээ эхэлж байна гэсэн. За тэгвэл зоос 250 м гэсэн байна. Бас муу адил. Тэгэхээр 250 м-ийн зараад дараагаар нь яах нь зоос тэмдэг ирж шээ гэдэг гарч ирж байгаа юм тий. За тэгвэл сая ингээд зүгээр тоо байсан бол одоо ингээд сум заачлаа. За тэгэхэнгүүл яг юм гэхээр за одоо 100 м баруун тишээ гэх юм бол баруун тишээ яваад одоо за энэ одоо гимтэлтэй зам гэж шүү дээ тий. Одоо энэ зурган дээр бол 15 м хийсэн. За энэ тэмдэг баруун тишээгээ 15 м хийсэн. Тэгээ гимтэлтэй зам гэж яах нь танд анхааруулаад байна. За одоо энэ чи яаж чинь 9.3 км зүүн тишээгээ 9.3 км-ийн цаа туушсан байна гэдгийг танд яах нь мэдээлэл. За 7-гийн 2-ын Б дээр яг энэ цэгээс 10 м л үргэлжлэн. Одоо жишээ зогсох хороотой тэмдэг байлаа гэж төсөөлөх юм бол 10 м л зогсох хороотой. За тэгэнгүүт 7-гийн 2-ын В дээр бас яах нь тухайн тэмдэглэлийн төгсгөл 7-гийн 2-ын А дээр болохоор 100 м үргэлжлэн гэж бас заасан байна. За энэ хоёр бол мөн адил саяны тэмдэгтэй адилхан баруун зүүн тал 30-25 м цаана тухайн үйлчлэх хүрээ эхэлж байна гэж үзвэл. Энэ болохоор үйлчлэх хүрээ их үргэлжлээд байна гэсэн үг. 7-гийн 2 тэгнэс нөгөө зогсох хороотой тэмдэгч яах нь үргэлжлээд байгаа шүү гэдэг нэмэлтээр мэдээлээд байна гэсэн үг. За тэгвэл энэ тэмдэг маань эдгээр тэмдгийн доор нь ер нь бол ихэвчлэн байрлах юм байна тийм үү? Тийм ер нь анхааруулах болон зарим хориглон тэмдэг. За нэр зогсоолын талбай хурцаар болгож за такси болон чиглэн дээр хэрэгслийн зогсоолын талбай дээр эдгээр тэмдгүүд бас нэмэлтээр байрлуулна. За хориглон тэмдэгдэр болохоор тэр хэрэгслийн хоорондын зай болон гүйцэтгүүлэхийг хориглоно. За урдны дээд хязгаар болон дуутахыг ашиглахыг хориглоно гэсэн тэмдгүүд дээр эдгээр тэмдгүүд яах нь давхар ашиглагдаж байна. За дараагаар нь бидний нэмэлт тэмдэг нь болохоор цагаан дэвсгэр дээр за тээврийн хэрэгслийн зургууд ороод ирж байна тийм. За тэгвэл хамгийн ихний зургийн дээр ачааны автомашиныг дүрсэлсэн байна. Тэгвэл 3.5 тонноос их ачааны автомашин гэдэг утгатай ах нь. Тэгэхээр ямар тэмдэгтэй хослуулж байгаас хамаарат 3.5 тонноос их ачааны автомашин шиг орж болно болохгүй гэдэг явах нь тийм үү? За одоо яг 7-гийн 4-ийн ачааны машин шүү дээ. Ачааны машин дээр тоо байхгүй бол 3.5 тонноос дээш гэсэн бүх чинь. Хэрвээ тоон заасан байх юм бол одоо 8 тонн гэсэн 8 тонноос дээш одоо бодож бүх чинтэй тээвэр хэрэгслүүл гаргадаг гэж ойлгож байна. Ямар нэгэн байдлаар тоо байхгүй. За 7-гийн 4 за энэ чиргүүлтэй тээвэр хэрэгслийн гэсэн энэ тэмдэг байна. За энэ дээр болохоор бүх төрлийн чиргүүлтэй тээвэр хэрэгсэл. Бүх төрлийн. За энэ дээр суудлын, ачааны, автомашин, за мөн механиксэн тээврийн хэрэгсэл чирж байгаа энэ бүгд хамаардаг. За зүгээр эдгээр тээврийн хэрэгсэлд хамааралтай гэдгийг яах нь мэдээлэл нэмэлтээр. За энэ суудлын автомашин дангаараа энэ байх юм бол 3.5 тонноос доош төрлийн суудлын болон ачааны машин нэг хамааруулж байгаа. За мэдээж тракторын өөрийн явдаг машин механизмд ойлгомжтой, мотоцикл ундаг дугуй ойлгомжтой. За энэ 7-гийн 13 за голцсон чигээ өөрчилж байгаа. Энд дэр хүүхдүүд бас их бодлоод байдаг. За яг энэ тэмдэг ингээд танд харагдчих юм бол яах нь таны чиглэлээс зүүн тал руу яах нь голцоо үргэлжилж байгаа шүү. Нөгөө хүмүүс чинь голцоонд дандаа чигээр явдаг гэдэг ойлголттой байдаг. Тэгэхээр энэ дээр яах нь голцоо танаас зүүн тал руугаа голцоо чи үргэлжилж шүү. Та чигээр явах юм бол туслах зам руу орно. Баруун гэх юм бол туслах зам руу орно гэсэн. За энэ сүүлийн тэмдэг бол яах нь сөрөг хөдөлгөөнтэй л гэдэг юм. За одоо цагаан дэвсгэр дээр одны зураг, улаангийн одны зураг гараад ирэх юм бол за энэ бол Бямб 8 гараг болон аль эсвэл нийтээрээ баярын тэмдэглэл өдрийг хэлдэг байна. Амралтын өдөр гэсэн байна. За алхны зураг гараад ирэх юм бол ажлын өдөр. За тухайн гаригийн нэрийг биччих юм бол ямар гариг бичснээс шалтгаалаад тухайн гаригийн үрээд үйлчлэнэ гэсэн үг. За цаг цагаар төгсөн байх юм бол тухайн цагийн оронд үйлчлэнэ гэсэн үг. За тэгэхээр тэр
энэ 7-5-ын дээд дээр шүү дээ тийм ээ. Вемпанемийн одоо өглөө 8 цагаас орой 17:30 минутанд үйлчлэнэ. Ингэж. 7-5 дээр болохоор ажлын өдрүүдэд 8-аас 17:30 хүртэл. За энэ ажлын өдрүүд гэдэг чинь зөвхөн хүмүүс нэг даваас баасан гэж ойлгоод байдаг. Гэтэл нэг бүх нийтээр амралтын өдрүүд яах нь ажлын бус өдрүүд болчих шүү дээ. Тэрийг бас сан бодох хэрэгтэй. Гарыг заагаагүй л бол. За дараагаар нь биднэрт за зогсоолын тэмдэг байна тий. Тэгэхээр та энэ газарт машинаа ингэж зогсон шүү гэсэн тэмдэглэгээнүүд байна. За энэ дэр нэг юм байна. Тэр 76-гийн А тээвэр хэсэг дээр одоо энэ хажуугийн бордорт шахаж байрлуулна гэсэн юм тийм үү? За энд бол бүх төрлийн тээвэр хэсэг ингэж байрлуулж болно. Харин энэ 7-гийн 6-гийн Б-гээс И хүртэл одоо эдгээр 8 байрлалд одоо бордуурлаар мордуулж гарах, хажуугаар мордуулах, ухраах, урдуур нь байрлуулах, за хоогоороо мордуулж гарах ч юм те. Энэ байрлалд бүх төрлийн ачааны автомашин 20 зөвхөн суудлын автомашин болон дугуй мотоцикл, мопед хамааралтай. Энийг сайн. Тэгэхгүй нөгөө хүмүүс чинь 3.5 тонноос доош бүх ачааны болон суудлын автомашин хамааралтай шүү гэж андуураад байна. Зөвхөн суудлын автомашин байх нь шүү. Суудлын болон мотоцикл, мопедэд энэ байрлалуудаар болно. Тэр 7-гийн 6-гийн аагаар бол яг бүх төрлийн тээвэр хэсэг яг нь цуулж байрлуулж болно. Энд бол яг нь 45 ухрах гэдэг чинь энэ дээр загнаа гэсэн. За бид нар сая тэгвэл ингээд ер нь бол ингээд за тэгээд нэг ихэвчлэн ингээд хүний нүдний түвшинд харагдахаар ингээд зогтцсан байгаа тэмдэгнүүд байгаа бол яг зорчих хэсэг дээр байрладаг хэвтэй тэмдэглэлүүдийн талбар үздэг. За тий. За тэмдэг болон тэмдэглэлээ хэдүүлээ ялгаж харах нь айгүй чухал. За зорчих хэсэг дээр одоо асфальтын дээр одоо будцсан байгаа, цагаан болон шараар будцсан байгаа энэ зүйл маань бол тэмдэглэл байгаа. За тэмдэг болон тэмдэглэлийн зал зөрчилдөж байвал тэмдгийн залтыг мөрднө гэсэн бас нэг зам адгийн дүрэн байгаа. За тэгвэл нэг тэмдэг бол үргэлжилсэн цагаан шугам биш. За нарийнхан шугам байна. За энэ бол игнэний хилүүдийг заагаад гэж байна. За игнэний хил за магадгүй одоо тээвэр паркинг талбай дээр энэ таны зурсан шүү гэдэг юм. Тэр заагийг гаргаж ирж байгаа гэсэн. За 1-2 дээр арай бүдүүн болоод ирлээ. За энэ бол хөвөө зорчих хэсгийн баруун гар талд чинь байгаа хөвөөний зурсан мэс чаашаа байх нь хөө байна. За хөвөөнд дээр тээвэр хэсгийн хөдөлгөөн хороотой яг нь төр зөксөхөөр хөвөөрөө яг нь үргэлжсэн өргөн зураасыг шугамыг давж болно гэсэн. За 1-3 дээр давхар үргэлжилсэн цагаан шугам гараад ирлээ. Та манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбар хэсгээс аваарай. Тухайн зорчих хэсэг 4 болон түүнээс дээш игнэтэй зорчих хэсэг дээр сөр хөдөлгөөний тусгаарлах зурвас 2 үргэлжилсэн шугам байна. За 1-4 дээр үргэлжилсэн шар өнгийн шугам гараад ирлээ. Тэгвэл энэ тэмдэг маань төр зогсхыг хориглоно гэсэн яг нь тэмдэг байх нэ. Засархаа шар байх юм бол төр зөксөж болно, удаан зөксөх хороотой л гэдэг. За 1-5 дээр тасархай цагаан шугам байна. Энэ болохоор нөгөө нэг чиг тухайн зорчих хэсэг 2 буюу 3-аас дээш игнэгээр зорчиж байгаа игнэний хилийг энэ тасархаа арай хол шугамтай тэмдэглэлээр байрлуулна. За 1-6 болохоор за тасархаа шугам чинь үргэлжилсэн болох гэж байгааг л энд мэдээж анхаарч байна. Ингээд тасархаа чинь ойртоод үргэлжилсэн шугам уцаад ирж шүү дээ. Тэгэхээр энэ ялангуяа нэг уулзуур дээр илүү харагддаг. Уулзуур дээр игнэний нэг хилний тасархаа шугам чинь урт болж ирээд тэгээ үргэлжилсэн гэж. За тэгвэл 1-7 дээр тасархаа шугам нь хоорондоо илүү ойрхон зайтай болчихлоо тий. За уулзуур гарцын хөдөлгөөний игнэний хилийг бол яг нь 1-7-гаар тэмдэглэдэг байна гэж хэлж байна. За 1-8 нь илүү бүдүүрэн тэгээд гал зайтай жоохон тасархаа шугамд байгаа. Төстэй гэхдээ илүү том болоод ирчихсэн. Тур давах игнэрөө орж байгаа юм. Тэмдэглэлээр мэдээлэлээ. За 1-10 нь яг за нэг талдаа тасархаатай нэг талдаа үргэлжилсэн шугам. Тэмдэглэл айгүй их тестэн дээр орж ирдэг шүү. Ер нь бол бид нар үргэлжилсэн шугамаар давжлахгүй тийм ээ. Тасархаа талаас нь энэ үргэлжилсэн шугамыг давж болно гэсэн. За зарим тохиолдолд нэг юм байгаа. Буцаж ирэх тал тохиолдолд бол энэ тасархаа талаас нь буцаж ирэх гэж болно. Саадыг тойрон гарах болон гүйц төрүүлэх зорилгоор тасархаа талаас нь даваад буцаж өөрийнхөө игнэрөө чиглэл рүү орж болно гэсэн. За 1-11 тэмдэг нь болохоор
зогс шугам буюу та энэ шугамынхаа өмнө зогсох хэрэгтэй гэсэн нэмэлэл байна. За нэгийн 12 нь доош харсан гурвалжингууд байна. За энэ болохоор одоо нөгөө туслах замыг л одоо нэгсэндээ зааж ийн гэж ойлгож болно. Туслах замын нөгөө улаан доош харсан гурвалжин шүү дээ. Энэ л тэмдэглэлийн хэлбэр байхгүй. Энэ дээр та яг нь зогсож хүндлээ яваа тэмдэг хэрэгсэл зам тавьчихгүй л анхаарлаж. За нэгийн 13-ийн AB тэмдэгнүүд болохоор явган хүний гарцыг тэмдэглэсэн байна. За тэгвэл нэгийн 14 нь ундаг дугаан зам уу? Тийм, ундаг дугуй мопедийн хөдөлгөөн. За одоо яг энэ тэмдэгтээ одоо яг нэг хуучин нэг дээр хөөгөөсөн шүү дээ, тийм. Нэг юм байгаа. Нэгдүгээр игнэгээр та зөрчиж байгаа. Баруун өрөх чинь төсөөллийг гэрлэн төхөөгөр. Гэхдээ бид нар нэгдүгээр игнэнд дэмж байгаа юм чинь гэж бодоод шууд ямар ч баруун талын талд тарахгүйгээр нэгдэх тохиолдол байдаг. Баруун эрэхтэй яг заавалжгүй баруун талын талд тарж нөгөө хөөндөл явж байгаа ундаг дугуй мопед яг ирж ийн үгүй юу гэдэг. Азик тэр ирж ивэл тэдгэр зам тавьж өгөөд баруун өрөх шүү дээ. Тэгээ яг тэр хилийг яг нэг 14 яг мэдээлж өгдөг баг. За нэгийн 15-ын тэмдэгнүүд маань за зарчиг хэсгийн зурус айлгын зурус гэж хэлдэг. За айлгын харуулц гэж бас хэлдэг. За энд бол яг тээврийн эрсдлийн хөдөлгөөн хоройтой. Дээгүүр нь бол байрлал амжуулахгүй юм шүү дээ. За тэгвэл нэгийн 16-ын хөвчлэн нандаа автобусны бодлыг харагддаг тийм үү? Яг зөв. Автобус болон чиглэлийн тээврийн эрсдэл болон за такси үйлчилгээний зохицуулыг яг энэ тэмдэгээр шараар зигзаглаж тэмдэглэсэн байдаг. За нэгийн 17-ийн тэмдэгнүүд хөвчлэн яг ингээд уулзаврын өмнө байгаад байдаг шүү дээ. Тийм, зарчиг хэсгийн игнэн дээрээс тухайн игнэнээс аль чиг хөдөлгөөний өргөжлөх вэ гэдгийг л яг мэдээлэл танаас. За тэгвэл энэ чиглүүлээс суугийн нэгийн 11-ийн тэмдэгнийг яа юм бэ? За энэ бол яг нөгөө тухайн одоо миний зурчиж байгаа игнэ яг нь одоо жишээ нь 1.11 энэ нөлөөг бол баруун игнээр байх нь усж орж байна, хумигдж байна, хасагдж байна гэж ойлгож байна. За зүүн гар талын игнээр явахыг л яг нь танд анхааруулсан байдлаар тэмдэглэсэн. Сайн ингээд доош харсан гурвалжин байсан чинь одоо дахиад өөр нэг доош харсан гурвалжин гараад ирлээ 1.19 дээр энэ ямар дууч? За энэ бол нөгөө зам тавьж өгөх уулзсан хийж байгааг л танд яг нь урьдчилан байдлаар анхааруулсан байдлаар тэмдэглэсэн байна. Нэгэсэндээ та яг нь туслах замын уулзуур дээр ирж байна гэдгийг зарчих хэсэг дээр тэмдэглэлээр анхааруулдаг. За 1.20-ийн зогс тэмдэг. Зогс тэмдэг зогс шугамтай хамт зогс шугам ирж байгааг яг нь бичвэрээр яг нь бас анхааруулдаг байна. 1.22 бол мэдээс А гэдэг нь автобус чиглэлийн тээврийн хэрэгслээ. Ер нь зөв чиглэлийн тээврийн хэрэгслийг игнэ гэж ойлгож үзлээ. Автобус гэх юм л арай өөргөө ойлгож тээ. Бүх төрлийн автобусын нэгээр явах болчиход юм тий. За тэгээд 21 дээр бол замын дугаар байна. За 13 дээр хурцаалагч. Одоо ингээд байнгын байгаа тэмдгийн ажил төр тэмдэг тавьсан байх юм бол төр тэмдгийнхаа залтыг дагаж мөрдөн шүү. Тэмдгүүд болон тэмдэглийн залтуудаас зарим тохиолдолд зөрчилдөг. За тэгэхээр тэмдгийн залтын хувьд бол за байнгын тэмдэг тийм ээ. Байнгын тэмдэг гэдэг нь ойлгомжтой тухайн суурин дээр шон дээр бүртгэгдсэн тийм ээ. Газарт ингээд суурлагдсан байж идэг бол за төр тэмдэг бол яг нь за төр байршуулах зорилттой суурин зөөврийн шинжтэй байх юм бол төр тэмдгийн залтыг мөрдөн. За тэмдэглэлийн хувьд бол яг нь жишээ нь яг энэ тээврийн хэрэгсэл баруун тишээ ирэх гээд нэгдүгээр игнээр орохгүй тасархай шугамаар орох гэж байна. Гэтэл энэ сар үргэлжлсэн шугам тэмдэглэл байх юм бол тухайн игнээр орохыг хориглоноос гэсэн яг үргэлжлсэн шугам. Үргэлжлэж байгааг л ахна. Анхааруулж тэгэхээр шар тэмдэглэлийн төр тэмдгийг ахна мөрдөн шийдлэнд оролцсноо гэж байна. За эхний зураг дээрээс яаж юм гэхээр тухайн зарчих хэсэг дээр тэмдэглэлээр аль чигт явахыг заагаагүй шүү дээ. Эхний зураг дээр. Хэрвээ тийм бол хоёр игнэгийг зөрчиж байгаа бол тухайн нэгдүгээр игнээс чигээрээ болон бар өрөхийг зөвшөөрдөг. Хоёрдугаар игнээс чигээрээ болон зүүн буюу буцаж ирэхийг зөвшөөрдөг. Харин тэмдэглэлтэй байгаад жишээ нь дээр нэгдүгээр игнээс чигээрээ болон зүүн, хоёрдугаар игнээс зүүн ирэхийг зөвшөөрсөн байх юм бол за энэ цагаан судлаа автомашин нэгдүгээр игнээс зүүн ирэх гэж болно. Буцаж ирэх гэж байна. Яг бол давхар ирэх үйлдэл хийгээд байгаа учраас. Мэдээж хөвөн дээр бид нар яг төр зогсохыг зөвшөөрдөг тийм ээ. Тээврийн хэсэг хөдөлгөөн бол хоройтой. Гэтэл энэ дээр яг зогсох хоройтой гэсэн тэмдэг байгаа учраас яг хөөрөш зогсолт хийхийг хориглодог байна.